Янжин дуусан байна. Спортын зарим мэдээ хүргэе. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос гаргасан шинжилсэн чансаагаар Монголын эрэгтэй шигшээ баг 7 байраар урагшилж 102 дугаар байрт бичигдээд байгаа бөгөөд Твдээ 22 дугаарт ирэмбэлэгдээд байна. Дараагийн мэдээ хүргэе. Монголын үндэсний бүхийн холбоо орон нутгийн бүхийн холбоотын өдөр дах ажилтнуудын авдугаар зөвлөгөөнийг энэ сарын 21-ний өдөр Монгол бүхийн өргөнд зохион байгуулахаар боллоо. Зөвлөгөөнөөр үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах саналууд. Орон нутгийн үндэсний бүхийн хөгжил, өнөөгийн төвшин, үнэлэлт дүүнэс болон жаяг дэгийн багийн гишүүдийн ёс зүй зэрэг асуудлыг хилэлцэх юм байна. Дараагийн мэдээ. Шинэ Яармаг дахь үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын ордонд чөлөөт бүхийн оюутны улсын аврах шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж дуслаа. Тэмцээний нэгдсэн дүнгээр үндэсний биеийн тамирын дээд сургууль, Мон алт ёс дээд сургууль, аврах биеийн тамирын дээд сургууль эхний 3 байрыг эзэлсэн байна. Энэ дашрамд дуулахад Монгол улсын чөлөөт бүхийн эрэгтэй шигшээ багийн нийт бүрэлдэхүүн өвөр Монголын өөртөө засах орны хөх хотод нэгдсэн бэлтгэлд гараад байна. Энэхүү бэлтгэл нь 2025 оны Азийн аврах шалгаруулах тэмцээний өмнөх бэлтгэл бөгөөд тэмцээн энэ сарын 25-наас 31-ний өдрүүдэд Йордан улсын Аммон хотод зохиогдох ба манай улс эрэгтэй эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Үзэгчдтэй мэдээ хүргэлээ. Баярлалаа.